Говьсөнбөр аймагт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиг зөрчил нийт зөрчлийн 47.5%-ийг эзэлж байна. Энэхүү зөрчил гарахад олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Замын прокурорын газраас замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай зөрчлийн талаарх гонт мэдээллийг өмнөх оны байдлаар судалж дүгнэхэд нийт гонт мэдээллийн 47.5%-ийг дээрх зөрчил эзэлж байна. За шалтгаан нөхцөлийн хувьд бол Говьсөнбөр аймаг өөрөө газар зүйн байрчууд онцлогтой. За босоо тэнглэгийн олон улсын чанартай 98 км авсан тус аймгийн нутаг зэвсэг дайран өнгөрдөг. За үүнтэй холбоотойгоор замын ачаал их мөн замын хэвтрэл их хэлсэн. За мөн иргэд жодооч нар маань замын хөдөлгөөний төрмийн дагуу оролцдоггүй. Согтуугаар болон ядарсан үедээ тээвэрсэж болооддаг. За мөн тээврийн хэрэгслийн даацыг хэтрүүлдэг зэрэг хариуцлагагүй үйлдэл тохон зүйлийг гарах нөлөөлж байна. За зам тээврийн осол хэргийг бууруулах чиглэлээр бол тус цагдаа хэлсэн замын цагдаагийн тасгаас за үжиг тохиорчин хязгаарлагдц үед гадна талын тээврийн хэрэгсэл бүрэн бус тээврийн хэрэгслийг тогтмол зохицон шалгаж засах боломжтой зөрчлийг бол засвалаа хөдөлгөөнийг өргөжлүүлж байгаа. Засах боломжгүй зөрчлийг бол тухайн зогсоосон цэг дээр хонуулах арга хэмжээ авж байгаа. За мөн постн дээр үүрэг гүйцэтгэж байгаа албаагчид маань тогтмол зам орчны нөхцөл байдлын мэдээг авч тухайн цагдаагийн хэлцийн дотоод группт оруулж байна. За иргэдэд мэдээллийг хөргүүлж байна. За манай жолооч нар өөрсдөө бас аймаг дотор явж байгаа гэдэг байдлаар хамгаалалт бүсээ бүсэлдэггүй. Мэдээ суурин газар аймгийн төв дотор бас арх согтруулгын данаа зүйл хэрэглэсэн үедээ тээвэр хэрэгсэлж олоодох эрхээ асуусан үедээ тээвэр хэрэгсэлж олоодох зөрчлүүд бол бас дээлэг хувийг эзэлдэг. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд жолооч нараас гадна нутгийн малчдыг өргөнөөр оролцуулж хариулгагүй мал болон үзэгдэх орчин хязгаарлагдмал замын талаарх мэдээллийг солилцож энэ төрлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна.